Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газраас 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр улсын хурлд гайлын албан дотроос чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг яаралтай хэлцүүлэхээр өргөн мэдүүлсэнийг улсын хурл 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн чуулганы нэгдсэн уралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж төсвийн байнгын ороо 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцүүлгийг явууллаа. Хууль санаачлагч Монгол Улсын хурлаас 2024 оны 4-р сарын 19-ний өдөр баталсан хууль нь тухайн цаг үеийн хүндрэлтэй нөхцөл байдалд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн доктортой байдлыг хангах, мал аж ахуйн салбарыг эрсдлээс хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасралтгүй байх зорилгоор улаан гурил болон малын тижээлийн нэмэлтийг гайлын албан дотроос чөлөөлөх зорилготой хүрсэн гэж үзэн, хуулийн үйлчлэх хугацааг тодорхой болгох зорилгоор гайлын албан дотроос чөлөөлөх тухай хууль хүчингүй болсон тооцох тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөл батлагдсанаар хүнс хөдөө аж ахуйн салбарын хэвийн үйл ажиллагаа хангагдаж, хүн амын стратегийн хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр доктортой хангах нөхцөл бүрдэж, орон нутагт ажлын байрыг хадгалах, газар тариалан мал аж ахуй, гурил үйлдвэрлэлийн салбарт оруулсан хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлж, үндэсний эрх ашиг хангагдана гэж төсөл санаачлагч үзсэн байна. Төсвийн байнгын орооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед улсын хурлын гишүүн Д. Пүрэв Даваа улсын хурлын гишүүдийн олонх дэмжээгүй хуулийн төслийг дахин өргөн мэдүүлсэн нь хууль эрх зүйн хувьд шаардлага хангаж байгаа эсэх талаар улсын хурлын гишүүн З. Мэнт сайхан 2026 оны хаврын тариалалтын мэдээгээр хүнсний ногооны тариалт буурсан шалтгаан, тариалсан улаан чанар нь дотоодын гурил үйлдвэрлэлийн хэрэгцээ шаардлагыг хангах эсэх талаар улсын хурлын гишүүн Ир Батболд энэ онд импортлох улаан хэмжээ нь дотоодын гурилын үйлдвэрлэлийн хэрэгцээг бүрэн хангах эсэх, мөн манай улсад улаан гурил нийлүүлэх гадаад зах зээлийн талаар мэдээллийн талаар улсын хурлын гишүүн Ж. Батчаргал салбарын яамнаас гурил импортлогч томоохон аж ахуй нэгжүүдийн талаар баримталж байгаа бодлого болон цаг агаарын хэд халалтай шалтгаалсан намрын ургац хураалтын төсөөлөл хэрхэн өөрчлөгдөх тооцооллын талаар асуулт асууж хариулт авлаа. Мөн улсын хурлын гишүүн Ц. Даваа Сүрэн 2024 онд батлагдсан гайлын албан дотроос чөлөөлөх тухай хуулийн нөлөөгөөр манай улсын хүнсний хэрэглээнд импортын гурилын хамаарал үүсэх, мөн валютын нөөцийг гадагш нь алдах эрсдэл үүсэж байгааг анхааруулж, засгийн газраас баруун аймагуудын газар тариалан эрхлэгчдийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй талаар үг хэллээ. Гайлын албан дотроос чөлөөлөх хууль хүчингүй болсон тооцох тухай хуулийн төслийг байнгын орооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ гайлын албан дотроос чөлөөлөх тухай хууль хүчингүй болсон тооцох тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх төсвийн байнгын орооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.